дараагийн сэргээж дуулж байгаа дуучнаас сонсогч бол бас л яг өнгө тонсог алдрайхан чимэн гэдэг илэрхийлэмжийг яаж дуучин илэрхийлэх нь вэ гэж харна. Тэгнь. Тэгээд Эрдэнэ сүхийн хувьд бол би энийг гоё илэрхийлчлээ л гэж бодож байна. Надад ч гэсэн бас тэгж мэдрэгдэж байгаа. Энэ алдрайхан чимэн гэдэг үгэн дээр тэрний хилэгдэх аялаг энэ дууны шинжил. Энэ дуу энэ өөрийнхөө онцлогийг тэр үгэн дээр оногдож байгаа аялгууны эргэлтээр бүтээчихдэг. Тийм ч учраас магадгүй нэрийг алдрайхан чимэн гэдэг өгч байгаа. Эрдэнэ сүхийн хувьд бол соёл урлагийн сургуулийг дуулаач мэрэгчлэр төгссөн миний шав. Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул. Бүр нэмж хэлэх юм бол Банзрагч Гавьяатын зээ. Ямар гоё. Хамаатны хүү. Ахыхаа бүтээж исэн тухайн цаг үед бүтээлж исэн гүйцэтгэж бүтээлж исэн тийм бүтээлийг үргэлжлүүлж бүтээсэн байна. Эрдэнэ сүхтэй бол талархаж байна миний хувьд тий. Бас баяр хүргэхээс гадна илүү их одоо талархаж. Өмнөх үеийнхээ уран бүтээлчин тэр залгамж халааг бас яаж гэж дурдуулчихгүй. Яаж бас шин тутамд тэр дундаа бас өөрийн бас бүтээлч тэм гүйцэтгэлээр яаж илэрхийлж болох вэ гэдэг дээр хэрэл хайгуул хийж энэ чинь бүтээлд хандсан юм болоо да гэж надад бол санагдж байна. Sadin garata Udun mütüdüm sarımı gerede Ongutun sagaldırakın çiminle ko Mürgüçüm roduk sitti gidimin oyunga ko Ondurun sadıgı xısamın hadiga Бүтээлэн арвинта Ухан тунгадаг алдрайхан чимэнэхо Учран садах сайны ерөөдөхо Ухан тунгадаг алдрайхан чимэнэхо Учран садах сайны Сайханд сууны